Авлагын эсрэг олон улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын ёсны өдөр тохиодог. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамбле 2003 онд жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг авилгын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласан билээ. Дархан уул аймаг дахь төрийн аудитын газраас энэ өдрийг угтан иргэд олон нийтэд авилгын эсрэг хууль тогтоомжийг сурталчилж авилгын эсрэг нэгдэж байна. Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртөө хамаарал бүхэн этгээдийн хувийн ашиг сонирхлыг үндсэн захиргааны шийдвэр гаргах, удирдах хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хилцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Албан тушаалтан бүрэн эрхийнхаа дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар задруулах, албан үүрэгт нь хамааралгүй байдлаар ашиглахыг хориглоно. Албан тушаалтан албан үүрэгтэй шууд ба шууд бусаар холбогдох иргэн аж ахуй нэгж байгууллагыг бусад этгээдийн өмнө төлөөлөхийг хориглоно. Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно. Авилгагүй нийгмийг хамтдаа бүтээцгээе.